За иргэд хотоос гарч аялаж зугаалахдаа хорхог хийх зорилгоор шинэ хонь Ямааны мах худалдаж авах нь нэмэгдэж байна. За тэгвэл иргэдийн хамгийн ихээр зорж очиж үйлчлүүлдэг имэйл зах дээр хонь Ямааны үн хэдэн төгрөгийн үнэтэй байгааг манай сэтгүүлч сурвалжилжээ. Хөлөг 150 мянга. Тэгээ шүдлээ хонь мөн нэг 180 мянга 200 мянга. Тэгээ 90 хоньныг дээдл нь 300 мянга 280 мянга тал байна. Бензиний хувьд бол энэ ихт ногоо идсэн болохоор тарга тавирыг бол сайтай байна. Ядныг бас хамаагүй илүү байна таргаар бол тий. Тэгээд жоохон худалдаа авалттай юм уу байна. Ер нь яс энэ дээр энэ ч ирсэн хонь бол нэг арай гайгүй гэсэн малчиж яг хотондоо бол маш өндөр үнэтэй шүү дээ. Одоо бид нар энэ чинь нэг энэ хоньыг одоо нэг 160 70 өгж байгаа хонь бол малчтын готонд бол нэг 180 200 200 л шүү дээ. Яг ороод ирэхлээрээ тэгэл арай бас нэг энэ дундаа зогсоол үн ханшиндаа захирагдаал тэгэл өгнө үхээс малчтын готон дээр өстэй амар хямдхан байдаг малчтын готондоо хямдхан байдаг гэдэг бид бас ер нь бодлаатуу талдаа л гэж бодож байгаа шүү дээ. Ер нь давгүй бас энэ жилийн хувьд бол яг малын жоохон үнд ороод жоохон ханштай л баг шүү. Хавар он 90 өн мөн ч баг 400 мөрөнцөг хүрсэн шүү дээ. Сайн 90 өн. Тэгээ одоо яг буугаад нэг 300 30-тай болж байгаа шүү. Наадам ихт бол төлөв нь гараад ирэх юм бол хааш нь ерөнхийдөө унцдаг хөхгүй. 150-аас 260 оронд ах шиг шүү. Ер нь бол тэгээ 260 арай хямдхны лавлаатай мөнгөндөө тааруулаад нөгөө хөлийн мах авснаас ингээд авчаар удаан хэрэглэгдэн ядчих нөө шинэ мах гарал үүсэн тодорхойгүй нөгөө хөлийн мах авчихснаас энэ нэрээ амтаа санагтаад дим. Өнгөрсөн жил бас ер нь ойролцсон шүү. Та дээдл нь 500 өрсөн баг. Тэгэл тэрнээс доош 4 сарын сүүл 4 сарын ихээр 500 хүрээл тэгээд доошсон. Энэ жил бас тэр вакцинаад байсан. Тий. Энэ жил бас тэр вакцинадаа нэг яг нэг 20 30 цасны наан цаана байхлах.